сайн байцгаана уу? Бүгдд нь өдрийн мэнд хүргэе. За манайх нөгөө Тайванд амьдардаг болохоор хүмүүс одоо гэр бүлээрээ амьдрахад хэр тохиромжтой байдаг вэ? Сургууль цэцэрлэг хэр олдцтой байдаг вэ гэдээ аяг асуудаг байхгүй юу? Тэгээ би өнөөдөр та хэдтэйгээ Тайван цэцэрлэг ямар хуу вэ? Монгол цэцэрлэгээс юугаараа ялгаатай байдаг вэ? Гэх мэт өөрийнхөө мэдэж авсан зүйлсүүдийг хуваалцъя гэж бодлоо. За Тайванд хүн амхтай болохоор тэгдэм болов улсын цэцэрлэг нь бас Монголын шиг хүртээмж муутай суглаагаар хүүхдүүдэд авд юм бэлээ. Гэхдээ багшийн хүүхэд болон 3-аас дээш хүүхэдтэй айлын хүүхдүүд болохоор даваа эрэхтэй шууд бүртгүүлээд орд юм бэлээ. Тэгээд хэдий суулаагаараа сонгогдоод орсон ч гэсэндээ одоо дүүрэг харьяа шилжиж байгаа эсвэл өөр цэцэрлэгт орохоор болсон бол орон тоо гараад тэгээд тэр 9 сард нь тэр орон тоон дээр нь дахиад нэмэлт дэлсэлт авдсан байлээ. Тэгээд би тэд бас энд анх нүүж ирж байхдаа 9 сараас бүр хойшоогоо хичээл сурвал эхэлсэн байхад нүүж ирж исэн болохоор яг азар нэмэлт дэлсэлт авч байхад нь таарад тэгээд манай хүмүүс эндхийн улсын цэцэрлэгт явж исэн. За тэгээд улсын цэцэрлэг нь хэдий улсынх боловч бас тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Тайван хүмүүс нь ч төлнө, гадаад хүмүүс байсан ч бас төлдөг. Гэхдээ бас сургуулиас нь цаанаас нь бүх хичээлийн хэрэгслийг нь даадаг, бас янз бүр юмуд өгдөг. Би одоо сургуулиас юу өгдөг вэ гэхээр ийм хоолны аяга өгдөг. Ийм нартай, сартай, одтой ийм таван шуутай. Ийм 3 аяга өгдөг. Тэгэд энэ нь болохоор дотроо ийм хөөхөн халбахтай. Тэгээд нартай аягандаа өглөөний хоолой дээд, сартай аягандаа өдрийн хоолой дээд, оройны тархаас өмнөх хоолой нодтай аягандаа идээд тэгээд буцааж авчираад өдөр болгон гэртээ угаачаад буцаад авч явдаг. Тэгээд дээрэс нь энэ нэг юм хоолны цүнхтэй өгдөг. Тэр цүнхэнд нь ингээ сургуулийнхаа логог бичсэн байдаг. Тэгээд би тэрийг цүнхээд ихтэй хайгаад олсонгүй би өөрөө хайцсан юм шиг байна. Би өөрөө угаасаа ингээ юмыг бүр ингээ хайр найргүй хайчдаг хүн байхгүй. Тэ манай нөхөр болохоор яг эсрэгээрээ ингээл хадгалаад байдаг, цоглуулаад байдаг хүн. Тэгээ бит хоёр яг ингээд хаях юм хаяад авч үлдэх юм үлдээд ингээ яг дундаа уулздаг гэх юм уу. Тэгээ би яг тэр цүнхийг хайцсан юм шиг байна. Ерөөсөө хайгаад олсонгүй. Тэгээд дээрэс нь сургуулаас бүх хичээл хэрэгсэл бас нэг юм гэрийн даалгаврын цүнх өгдөг. Би одоо харуулъя. Тэгээ энэ цүнхэндээ юу адаг 5 дахь өдөр болгон сургуулаасаа нэг ном авчирдаг. Тэгээд тэр номоо амралтын өдрөө аав ээжтэйгээ хамт уншаад тэгээд ойлгосон зүйлээ зургаар зураад тэгээд тэрийг багштаа юу нэгд өдөр нь хураалгадаг. Монгол цэцэрлэг ерөөсө гэрийн даалгавар хийдэггүй шүү дээ. Энд болохоор ингээд 5 дахьтаа нэг удаа амралтын өдрийн даалгавар хийдэм бэлээ. Тэгээд сургуулаас нь бас ийм юу дөрөв хувцас судалдаж авдаг. Эндхийн сургуулийн болон цэцэрлэгийн дөрөв хувцас нь дандаа ийм юу бие тамирын хувцас гэдэм бэлээ. Сургуулийн логотой цамц өмд шорт подолк гэдэг ийм дөрөв хос. Тэгээд тэрийн сургуулаас нь худалдаж авдаг. Тэгээ бас нэг ийм ингрэвч өгдөг. Ийм юу шиг ийм бүтэн ийм юу мак шиг өмсчдэг. Тэрэн дээрээ бас сургуулийнхаа логотой юм ингрэвч байдаг. Тэрийг нь өдөр болго өмсөн ч болно, заримдаа өмсгүйч байсан болдог. За иймэрхүү байна. Тэгээд эцэг гэхийн зүгээс юу бэлддэг вэ гэхээр ийм юу аяга, ам зайлах аяга, сойз бэлдээд бас хүүхдийнхаа усны савыг авчирна. Тэгээ тэр нь нөгөө нэг хоолны энэ 3 аягтайгаа хамт юу яадаг аахгүй юу? Тэр нөө цүнхэндээ яг багтцдаг усны сав нь. Тэгээ би тэд болохоор хүүхдүүдэд хунцар юм аль болох хэрэглэхгүй гэдэг юм төмөр юу усны сав сонгож авч исэн. Тэгээд бас хүүхдийнхээ ор хүнчлийг авчраарэ, бэлдээрээ гэд сургуулиас хэлж ирсэн. Тэгээ би тэд анх яг ямар хуу ор байх ёстой юм болоо гэд мэдгүй хүмүүс суугаад интернетээс хайж агаад ийм ор олж авч исэн. Би одоо харуулъя. Энэ яг мишок шиг ор хураагдчихдаг дотроо дэртэй байдаг. Би одоо харуулъя. Энэ ингээ саяны цүнхэн дотор нь ийм толгой хэсэгтэй юм дэртэй. Тэгээд энэ дэр нь ингээд салдаг. Тэгээд эндээ ийм цахилгаантай дотор нь ороод унтдаг. Тэгэд энийгээ тэгээд 14 хоногтоо нэг удаа буцааж гэртээ авчираад угаагаад тэгээд нэгтгэт нь буцаагаад аваад явдаг. Ийм ба. Тэгээд хүүхдийнхаа өмсөх таавчиг, тэгээд яаралтай үед солих ээлжийн хувцас, тиймэрхүү юмуудыг
бэлддэг. Тийм байна. Тэгэд төлбөрийн хувьд улсын цэцэрлэг мөртлөө бас тодорхой хэмжээний төлбөр төлнө. Тайван хүмүүс ч гэсэн төлнө. Анх бидрийг ирж байхад болохоор Тайван хүмүүс нь нэг сарын 100,000 орчмыг төлдөг. Тэгээд энд нөгөө хичээлийн 2 улиралтай. Монголд ч цэцэрлэг өвлийн амралт гэж байдгүй шүү дээ. Энд болохоор өвлийн амралттай. Тэгээд 2 улиралтай. Намрын улирал, хаврын улирал. Тэгээд өвлийн амралт нь нэг 20 тоног үргэлжилдэг. Тэгээд нэг улирлаараа төлбөрөө төлдөг. Тэгэхээр нэг сарын 100,000 орчим төлдөг гэхээр улирал нь 4 сар гаруй байдаг гэхээр Тайван хүмүүс бол нэг улиралдаа 400-500,000 орчмыг төлдөг. Тэгээд гадаад хүмүүс болохоор сарын 500,000 орчмыг төлдөг. Тэгээд тэр нь болохоор улирлын нэг 2 сая гаруй 2 сая 500,000 ч юм уу 2 сая гаруй мөнгө төлбөр болдог байхгүй юу? Гэхдээ бид хэд анх нөгөө манай хүмүүс сайн хэл мэдэхгүй байсан болохоор юу ажижсэн. Хагас өдрөөр явуулж исэн. Хагас өдрөөр тэгээ дээрэс нь одоо бүтэн семестр яваагүй. Яг л бид хэдчихэж бүр сүүлд нүүж ирсэн. Тэгээ 12 сараас явж эхэлсэн гэхээр нэг 2 сар орчим хугацаанд хагас өдрөөр хичээлэхээр арай бага төлбөр төлж исэн. Гэхдээ 2 дахь улирлаасаа өвлийн амралт дуусаад хаврын улирлаасаа бүтэн өдрөөр бүтэн семестр явах болоход бид хэдэд ингээ 2 хүүхдийн 4 сая 100,000 бараг л 5 сая төгрөг төлбөрийн хуудас өгж исэн байхгүй юу. Тэгсэн чинь тэгээ бид хэд яг ингээ төлбөрөө төлөхийн өмнөх өдөр багш нь гинт та тэр төлбөрийн хуудсыг бити төлөөрэй. Би маргааш шинэ төлбөрийн хуудас өгнө гэж тэгсэн байхгүй юу. Тэгээд бид хэд гайхаад яасан бол төлбөр нь бүр нэмэгдсэн болов гэд бүр санаа зовсон байхгүй. Тэгсэн чинь аз болж эндхийн засгийн газраас гадаад хүүхдүүдэд хөнгөлөлт үзүүлэхээр болоод тэгээд яг энэ Тайван хүмүүстэйгээ адилхан төлбөр төлөх болсон. Тэгээд бид бараг л 5 сая төгрөгийн төлбөр төлөх байсан чинь гинт яг төлбөр төлөхийн өмнөх өдөр шинэ тушаал гараад тэгээд 2 хүүхдийн 900,000 орчим төлбөр 900,000 гарна бараг сая хүрэхгүй төлбөр төлөхөөр болж исэн. 400,000 дээр 2 хүүхдийн бараг 900,000 болсон байхгүй. Тэгээ бид гэл бүр тэр үед үнэхээр их баярлж байсан. 5 саяас 900,000 болоод ингээд төлөх төлбөр нь ингээд буурсан гэхээр бүр үнэхээр их баярлж байсан. За тэгээд тийм нэг азтай юм болж исэн. За тэгээд өөрчөө энд нөгөө нэг улиралтаа юу адаг нэг удаа сургуулиас гадуурх ийм зугаалга янз бүрийн газруудад очиж үздэг. Бас улиралтаа нэг удаа эцэг эх хүүхдийн арга хэмжээ зохион байгуулдаг. Одоо шинэ жил ч юм уу эсвэл ээжүүдийн баяр эсвэл юу лээ янз бүрийн нэг тиймэрхүү юутай агуулгатай улиралтаа нэг удаа ингээд аав ээж нь сургууль дээр ирээд хүүхдтэйгээ хамт багштайгаа хамт ингээд ийм одоо тоглох ч юм уу тиймэрхүү юм хийдэг дагалгавар биелүүлдэг тиймэрхүү өдөр болдог. За тэгээд Монголд болохоор юу яадаг штэ 5 наснууд нэг анги 4 наснууд гэдэг ингээд тусдаа байдаг штэ. Энд болохоор насыг ингээ хооронд нь холиод нэг ангид оруулчихсан юм билээ. 2 наснууд нь бүгдээрээ нэг ангид орно. Гэхдээ 3 4 настай хүүхдүүд зарим нь ингээд нэг ангид 4 5 настай хүүхдүүд бас холилдоод ингээд ангиуд 3 4 настай хүүхдүүдийн 2 анги 4 5 настай хүүхдүүдийн 2 анги гэд явд юм бэлээ. Тэг яг тэр хүүхдүүдээ яг аль бүлэгт нь яаж одоо аль бүлэгт нь яаж хуваадын аль 4 наснуудын 5 настай хүүхдүүдтэй аль 4 наснуудын 3 настай хүүхдүүдтэй нийлүүлэх гэдгийг яаж сонгох гэдгийг би бол сайн мэдэхгүй. Тэгээд яа гэм бэлээ ингээд хүүхдүүдийн насыг ингээ холждсон бэлээ. Тэгээд том хүүхдүүд нь бага хүүхдүүдээ ингээ хариуцаад дүүнэр та тусалж маслаад явдаг. Тэгээд хаврын улирал 6 сарын сүүлээр хамгийн хичээлийн сүүлийн өдөр дандаа 6 сарын 30 байдаг. Хичээлийн эхний өдөр 8 сарын 30 байдаг. Тэгээд юу адаг 6 сарын сүүлээр нэг төгсөлтийн баяр зохион байгуулдаг. Тэр төгсөлтийн баяртаа төгсөж байгаа биш бүр ингээ сургуулаараа тэр чигээрээ хүүхдүүд нь оролцдог. Тэгээд тайлан тоглолт маягийн юм хийдэм билээ. Ингээ сургуулаасаа бүр өөр юм тайз майз зассан тийм газар очиод яг тоолт хийж байгаа юм шиг тэгээ хүүхдүүдийнхээ ингээд дуулж байгаа, бүжиглж байгаа, ингээ хөөхөн бүжиг дуу шүлэг сурцсан байгааг нь хараад өстой гоё идэм бэлээ. Тэгээ одоо манай охин энэ жил цэцэрлэгээ төгсөөд ирэх намраас 1-р ангид орно. Манай хүү бас сая нэгдүгээр анги одоо энэ жил ингээд төгсөх гэж байна. Тэгээд дараа нь би бас энд нөгөө бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль гэдэг тусдаа байд юм байлээ. Тэгээд бага сургуулийн
одоо нэг жилиг ингээ бүтэн нэг одоо семестр бүтэн нэг жилиг дуусгасныхан дараа би яг ямар хуу байд юм бэ гэдгийг сайн мэдэж авч агаад тэгээд одоо нэгдүгээр анги ямар хуу байсан бас сургуулийнхаа туршлагыг бас хуваалцъя гэж бодож байна. Тэгээд энд болохоор манай хүмүүс 2 жил гаруй цэцэрлэгт явж исэн болохоор би цэцэрлэгийн талаар арай гайгүй мэдлэгтэй мэдээлэлтэй байгаа учраас өнөөдөр цэцэрлэг дээр голчилж таадтэйгээ ярьлаа. За бас өөр одоо Тайваны талаар асуух юм, сонирхож байгаа зүйлсүүд байх юм бол комент хэсэгт үлдээгээрэй гэж хүсье. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.